Өнгөрсөн амралтын өдрүүдээр Орхон аймгийн хэмжээнд хүчтэй салхишуур гарсны улмаас үүдэн цахилгаан дамжуулах агаарын шугамын утас орооцолдож, нойлын утас тасарсны улмаас одоо 46 айлын цахилгаан хэрэгсэл шатсан ийм асуудал гарсан. За уг асуудлыг шийдвэрлэхээр Эрдэнэ булганы цахилгаан түгээх сүлжээ компаниас өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. 6 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамд 3 удаагийн тасралт гарсан бол 0.4 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамд 4 удаагийн тасралт гарсан байна. Дээрх тасралтуудыг тухайн өдөртөө Эрдэнэ булганы цахилгаан түгээх сүлжээ компаниас засварласан байна. Харин иргэдийн хохирлыг өчигдөр буюу 4-р сарын 11-ний өдөр бүртгэж авчээ. 3 онд энд анхныхаа хашаага бариад энд яжсэн. Тэгэл ерөөсө тогны асуудал эн чинь ерөөсө 4-5 жилийн өмнө л одоо энэ мускатл нь буучгаад байдаг. Тэгэл 2-3 сар байхгүй яачаад 50,000 төгрөг, 10,000 төгрөг гэж аваад тэгээ нэг юм засуудаад нэг юм мог ин тавиулаад тэр мускатлын тавиулаад тэгэл одоо тэгээд байсгийгээл яах юм биш тий. Мускатл нь буучна. Юм залгах хайр зэрэг мускатл нь буучна. Эсвэл тэгээ нэг гэрэл нь ингээд анивчаад тэгээд сүүн гэрэл тавьсан ч гэсэн одоо тэгээд анивчаал ерөөсөн тэгээ юундаа байд юм дэггүй. Би гараал харсан чинь ерөөсөө энэ гашаанд шатаж эхэлж ирсэн. Одоо хаанаас юусан тэгэл хүүхд нэг амарсан байсан нэг би нэг 12 цантаа ус өгвөл энэ хүний гашаандаа байсан юм шиг үлээ. Тэгэл ерөөсөө энд наашаага ерөөсөө гашаа гин юугаад энэ гашаа руу бараг төхөж ирээл хүүхдүүд нэг юм ус мусаар унтраагаал тэгэл яас. Тий. Тэгээд энэ гашаан шатаал энэ юм төлөө модон бүгдээрээ шатцсан лээ. Яг тэр үнэлгээг энэ юусоо хэлээгүй. Яг ороод одоо тэдийн чин дээр нь тэгэл тэр мөрийн марк царкийг бичиж аваад зураг мөргийг аваад явсан. Тэгтээ тэгээд гар үсэг зургуулаад тэгээд энэ утсаар чин ярина гээл тэгэлээсэн. Тэгээд нийт өдөр яагаар 70 35 39 48 44 рүү залгаж хологдоорой гэдэг тэгсэн лавлж асуугаар гэсэн. Тэгээд тэрүүгээр нь лавж асуусан чинь удахгүй очиж засварлаж өгнө гэл тэгээд өчигдөр тэгж хийсэн. Нөгөө зурагт одоо мэдээгээ чагнамаар байдаг одоо энэ чинь тэгээд айгүй хэцүү юм биш одоо тэгээд зурагт байхгүй. Тий зурагт хараад бид хоёр ч одоо нэг хоёр хөгшин чинь тэр зурагт хараад мэдээгээ харна. Тий 4 айл хашаа шатсан байгаа. Тэгээд одоо яг өргөдөл өгсөн болохоор 32 айлын өглөөний байдлаар өргөдлөг дарга аваа явсан. Таашаа. Айгу хүртэл муу байна гэдэг нийлэл ярьдаг шүү дээ. Тий. 7 дугаар гол одоо энэ хотлын гэрлийн чангаас билээ. Тогны утаснаас л мас аваад салхинд. Тэгээл энэ айлын хашаа шатвал хотлын айл энэ айлын төлөөний амбаар модцоогоо ерөөдөө нийлэлгүүтээ шатцсан байгаа. Зурагт нийлээ шатсан. Тэгээ юуны биш ингээд төхөөрөмж жижиг харт хөрөмж гэдэг нийлэн тэдний л төлхөө шатсан байлээ. Хөргөгч болно 7-8 ширхэг байгаа. Тэг зурагт 16 таа ширхэг зурагт байгаа. Тэг юуны шиг хөрөмж нь бас нэг 15 гэлээ. За 2022 оны 4-р сарын 9-ний өдөр хүчтэй салхи шуурганы улмаас за манай Орхон аймгийн хэмжээнд нийтдээ 6 кВт-ийн шугамн дээр болохоор 3 гэмтэл, за 0.4 шугамн болохоор 4 гэмтэл гарсан байгаа. За энэ гэмтлүүдийг манай засвар ашиглалтын маргаад тухайн өдөртөө багтааж засвар үйлчлэгийг хийж хэвэн болгосон. За энэ гэмтэл гарсантай холбоотойгоор бас айл өрхийн цахилгаан хэрэгсэл гэмтсэн асуудал гарсан байгаа л да. За энэ дээр яг КТБ 285 гэдэг станц дээр нэгдүгээр гаргалгаан дээр шугамын утас орооцолдоод нойлын утас нь тасарснаас шалтгаалаад айл хэрэгслүүд шатсан байгаа. Тэгээд тэрний дагуу судалгаа хийгдээд нийтдээ 46 айлын юм шатсан байгаа. За энэ дээр манайхаас яг өнөөдрийн байдлаар комисс гараад ажиллаж байгаа. Шатсан хэрэгслийг засах шаардлагатай ардаад нөгөө ардаатар цэнэглэгчтэй тэр холбогдох юм бол худалдаж авч өгөхөөр болцсон байгаа. За тэгээ ийм ил утастай ийм шугамаа болохоор эрсдэлтэй байдаг. Одоо яг орооцолдох гэмтэл гарах эрсдлүүд байдаг. За энэ эрсдлийг ер нь бууруулахаар бид нар ер нь бол энэ төслийн ажил бол хийгдэж байгаа. Энэ төслийн ажил хийгдэж дуусны дараа бол дахиад тиймэрхүү асуудал гарахгүй байх юм. Баян өндөр сумын уртын гол багаас гэдэг өргөдөл баах өргөдөл ирсэн байна. Нийт аваа. За энэ болохоор өнөөдөр ирсэн. За бид хэд болохоор комисс гараад ингээд бүгдийг яг нэг тухайн өдрөө яваад ингээд бүгдийг бүртгээд авцсан байж байгаа. Энийхэн дагуу дахиад өнөөдөр бас яг засвар үйлчлэгийг хийж байгаа. За ер нь ойрын 7 хоногт шийдэж барагдуулах одоо юу гэдэг засвар үйлчлэгээ хийх боломжтой хугацаанд хийгээл тэгэл
Одоо бидэнд бол байнгын сэлбэг бол хэрэгсэл бол байхгүй. Тэгээд засрын газруудтай хамтарсан байдлаар гэрээ байгууллаа. Сүүлийн 5-6 жилийн туршид цахилгааны хүчтэл муу байгаа талаар иргэд ярьж байна. Иймээс тус асуудлыг шийдвэрлэхээр ил утастай эрсдэл өндөртэй 0.4 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинжилэхээр Дэлхийн банкны санхүүжилтээр төслийн ажил хийгдэж байгаа талаар албаны их сурвалж мэдээллээ.